Хүн үүслийн өлгийн нутаг хэмээн дэлхийд даяна тунхаглагдсан говь хангай талгээрийн 3 бүсгийн нутгийн уугуул суугуул төмөн 17 дугаар жарны гал бичин жилийн сар шинийн золгоотаа үндэсний асаа цэргийн их хөргөөнд ёслол төгөлдөр зохион байгууллаа. Монголын бурхан шашны 3 их зулын нэг ламын гигэний 8 дугаар дүр Данзан Жамбал Чойжин шинэн гигэнтэн тэргүүтээ лам хувиргууд аймгийн удирдлагууд болон хонгор нутгаас төрсэн алдартнууд Улаанбаатар хотод ажиллаж амьдрах иргэд ийн уулзлаа. Нэгдсэн золголтыг нээж аймгийн засаг дарга Жаргал сайхан Баянгор аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Алтан Баганаар үг хэллээ. Бид их жилүүдэд утга усныхаа сайхан хэллээ. Бид амьдарч байгаа хүмүүсийн нийгмийн өвчтөний төлөө утга усныхаа байгаль орчин ус агаарын төлөө хүмүүсийн амьдрах орчин эдийн засаг ажил хэлтгийг нэмэгдүүлэх олон төслүүдийг бид нар бас хийхээр төлөвлөж байна. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч боловсрож байгаа иргэн бүрийнхаа төлөө Баянгор аймгийн төрөлхтөний байгууллага дандаа хамтарч ажиллаж та бүхнийхээ туслан дэвшгийг авч Баянгор нутаг маань хөгжин дэвшилсээр байна. Монгол улсын хавчны төлөө хамгаалж зүйлээр зориулсан олон сайхан ахлууд буургууд маань бас тааван байна. Таавнараа Баянгор дандаа босгоцтой. Ламын гигэнтэн тэргүүтээ лам хувиргууд сүсгтэн олондоо ном хурж хиймрийн сан тавьснаар энэ удаагийн золголт онцлогтой байлаа. Золголтод оролцох нутгийн иргэд гигэнтнээс үйл ажиллагааны турш ажил хүртэхээр дараалал үүсгэн зогсож байсан юм а. Сумсумаас цугласан иргэд уулзалцсан баяраа хөөрөг зөрүүлэн мэд мэдэлсэн. Төрөл төрөсөд нутаг усны анд нөхөдтэйг уулзалдаж, нутаг усныхаа талаар ярилцаж, холыг ортуулж, хотлыг уулзалтуулсан энэхүү арга хэмжээнд ихэд сэтгэл хангалуун байсан юм а. Үнэтэй сайхан уулууд сайхан одоо жил өнгөрлөө. Төрөл шашин асуулсан ийм сайхан золголт боллоо гэж бодож байна. Бид гур бас азтай болсон юм а гэж бид бодож байна. Тэмцтэй гоё сэтгэл сэргээл гоё явжээ. Бичин жилийн нутгийн золголтын хүчит бүхийн барилдаанд Харцаг Батболд Начин Баян Жаргал тэргүүтээ Улс аймаг цэргийн цолтой хүчит 24 бүх барилдсан юм а. Барилдааны үзүүр төрүүд Баянгор аймгийн Харцаг Бямсүрэн, Баян Будлаг Сумын Харьяат аймгийн Хурц Арслан, Эрдэнэхүү нар шалгаран барилдаж Харцаг Бямсүрэн золгосон барьцнаас мордож Эрдэнэхүү Арслан давснаар бичин жилдээ ирж хүч од хиймэртэй байгаагаа нутгийн түмэндээ харууллаа. Саншигт баян золголт зориулсан хүчит бүхийн барилдаа Баянгор аймгийн Хүчит бүхийн барилдааныг үргэлжлүүлэн уламжлал ёсоор өнгөрсөн жилийн амжилт бүтээл ажил хөтөлбөрөөр бусдаас шалгарч нутаг ус зон олонныхоо нэрийг мандуулсан алдартнуудаа шалгаруулан хүндэтгэл үзүүлсэн юм. Бичин жилийн тэргүүн 9 алдартнаар Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар гавьяат цолоор шагнагдсан хурд хамтлагийн ахлагч Ганбаяр, гавьяат хуульч Зандраа болон хөсгөтөн хамтлагийн Хөөмич, Батцорь, аврагч спорт хорооны дасгалжуулагч Шийрэв тэргүүтээ эрхмүүд тодорчоо. Чанар маань энэ жил одоо дэлхийн хэмжээнд их өндөр амжилт гаргаж байгаа. Одоо энэ жил олимпийн жил. Олимпийн Баянгор аймгийн Хүрээ Марс мэрэ Цогтбаатарын онох өндөртэй байгаа. Одоо нутаг усныхаа одоо энэ өдрийн мэндийг дэвшүүлээд та бүхэндээ аз жаргал эрүүлэн сайн сайхан бүхний хүсээ өрөөё. 17 дугаар жарны муу нүрт хэмээх гал бичин жилийн шинийн 13 хаврын тэргүүн цагаан бар сарын 2 хар мэнгтэй хар бич өдрийн морин цаг дор Монголын үндэсний асаа цэргийн их хөргөөнд хонгор нутгийнхан нэгдсэн золголтоо зохион байгууллаа. Баянгороос төрөн гисэн Монгол улсын төв дэлхийн одоо хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн одоо бас хөдөл үзүүлэх бас сайхан байт юм аа. Тэгээд энэ арга хэмжээ жил ирэх тусам их сайхан болж өргөжж одоо бас золголт маань болж байна. Агар зандын дүүлэхтэй гарамгай алим жимс түүхтэй гавшихай ахвал сүхэтэй мэчин жилдэх авийн хүү эжин хүн болгон гिचэн зүтгэж аз жаргалынхаа мөнийг улам арвичуулаарэ. Та бүхэнд минь эрүүлэнхийн цагаан буян эрдэм авьяасын гэгэн буян эд хөрөнгийн арив суян эвийн гагнаас суян эгнэг чуулж байх болтугай. Хонгор нутгийн ард түмэн минь гал бичин жилдээ элгээр инх амгалан төрлөөр төвшин амгалан байхын өлзий төрөлийг өөд нь өргөн дэвшүүлье. Баянгор аймгийн засаг даргын тамгын газраас 7 хоног бүрийн 5 гарагийн 19 цаг 30 минутад ETV телевизээр үзэгч олон та бүхэндээ хүрэхээр болж байна. Дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзтлаа түр баяртай.